За Moby Dick гэдэг 1851 онд Herman Melville гэдэг одоо хүний бичсэн хүн ба хов тавилан хич шуналч гэдэг юм уу те ийм одоо арманыг одоо өөрийн ойлгож байгаагаар одоо уулзаж одоо маш сонирхолтой ийм зүйл гэдэг хүн бүрийн одоо амьдралдаа ч гэдэг юм уу те ямар нэгэн зүйлийг хөөж үргэдэг нэг юм асуултын тухай ч юм уу те ямар нэгэн халимны тухай ч юм уу те халимыг агнаж байгаа юм шиг мөртлөө халим таныг агнаж байгаа юм шиг нэг ийм одоо гэхдээ өөр зүйл гэдэг шүү дээ. Ямар ч байсан өнөөдөр энэ арманы тухай уулзъя гэж байгаа. Нэгдүгээр бүлэг дээр бол одоо далай ба ертөнц биш. Энэ бол ухамсар гэдэг ийм одоо сэдв байдаг. Тэгээ Moby Dick-ийг бол одоо үндсэндээ ихэнх хүн халим агнасан түүх гэж боддог. Гэхдээ хүн рүү харах юм бол далай ба ухамсарын тухай. Усан дээр харагдах хэсэг бидний дүр хэсэгдэг биеч гэдэг юм уу. Доорх одоо үл үзэгдэх харанхуй буюу одоо далд ухамсарч гэдэг юм. Өөрөөр хэлэх юм бол одоо халим хүний тайлбарлаж чадахгүй тийм хувь тавилангийн тухай юм. Ингэж одоо үздэг. Тэгээ үүнээс нэг асуулт гарч байгаа юм л да. Бид өөрсдөө мэддэг гэж боддог гэж. Гэтэл өөрийнхөө доторх далайг хэмжиж үзнэ үү гэдэг юм те. Нэг ийм зүйлүүд байна. За хоёрдугаар бүлэг бол Ахав болон хүн төрлөختөн өөрөө өгдөг. Ахав гэдэг одоо Ахмад халимд одоо хөлөө тастуулсан. Гэвч биеийн шарх нь одоо аюултай биш боловч хамгийн аюултай нь сэтгэлийн шарх гэдэг энэ зүйлийг бол маш одоо уран яруугаар илэрхийлсэн байдаг. Энэ мөчөөс эхлээд л одоо Ахав халим агнахгүй болсон гэдэг. Тэр өшөө авдаг болсон ч гэдэг юм да. Эндээс бас одоо том ухааны асуулт гарч ирж байгаа. Нэг хүн одоо өвдөлтөө гэх юм уу зориг болох чухал юу болдог вэ гэдэг ийм сэтгэл зүйн ухааны шинжтэй ийм зүйл гарч ирж байгаа. Өвдөлтөө эдгээдгүй хүн дэлхийг шийтгэдэг гэдэг ч юм уу те бусдыг ч гэдэг юм уу те нэг ийм одоо сэтгэл зүйн маш том драма бий болсон. Ийм зүйлийг бас харж болох юм аа. Тэгээд 3 дугаар бүлэг дээр бол цагаан өнгө яагаад аимшигтай вэ гэдэг ийм зүйл. Энэ ганц өнгөний тухай асуудал биш гэж. Ердийн ойлголтоор бол цагаан өнгийг бол ариун зүйл гэж ойлгоод бол гэвч энэ арман дээр бол цагаан өнгийг хоосрол гэж харуулсан байж. Хүн харангуйгаас айдгүй гэдэг. Харин утгагүй хоосоос айдаг. Moby Dick бол нэргүй айдас, хариултгүй асуулт одоо утгагүй зовлон ч гэдэг юм. Хөл хувь тавилан ч гэдэг юм. Тэгээ уншигчдаас бол одоо үндсэндээ чиний амьдралын цагаан халим юу вэ гэдэг ийм одоо асуултууд уран гарна. Мөнгөний тухай, алдар нэр хүнд, өнгөрсний одоо шарх буюу сэтгэлийн одоо драма, алдсан одоо алдагдсан ч гэдэг юм уу, хайр сэтгэл гэдэг юм. Энэ эдгээр асуултууд бүрэн дүүрэн одоо гэдэг юм хариултыг үлдээдэг. Мэдээж энэ арманыг уншаад өөртөө ярилцаж ингэж одоо унших юм бол маш их гайхалтай юм үрд мөнтэй гэж одоо харж байгаа. Дөрөвдүгээр бүлэгт бол хүн яагаад устдахаа мэдсээр байж зүтгэсээр байдаг байж гэдэг юм. Нэг ийм
асуулт гарч ирж байгаа. Тэгээ Ахаб гэдэг нь Ахмад бол мэдж байсан гэдэг. Энэ аялал сүүлнэ гэдгийг гэдэг юм. Гэхдээ явсан гэдэг тийм ээ. Яагаад тэр учир нь гэдэг юм да. Зарим хүмүүс амьдрахаас илүү зоригтой үнэнч байдаг. Зориг гэдэг энэ ямар чухал зүйл болох гэдэг юм. Энэ зүйлүүдийг бас харж болно. Зоригтой хүн гэдэг энэ зүйл. За эндээс хүн заримдаа ялалтын төлөө биш, утгын төлөө амьдардаг гэдэг ийм логикийг бас харж болох юм аа гэж одоо ойлгож байна. За ингээд дараачийн 5 дугаар бүлэг дээр бол бид бүгд рекорд гэдэг хөлөг дээр байна л гэж. Хөлөг онгоцол нийгэм тэр чигтэй. Ахаб Ахмад бол эрх мэдэл, багийнхан бол бид гэдэг нэг ийм одоо логиктэй хүн байдаг. Эндээс бас л асуулт гарч байна. Энэ нь одоо бүлэг бүр дээр хүн ухааны шинжтэй асуудлууд гарч ирж байгаа. Бид өөрийн амьдралаа жолоодж байна уу? Эсвэл хэн нэгний одоо солиорол дээр суучихсан яваад байна уу гэдэг одоогийн энэ нийгэмд ч хүртэл одоо ажиглагдж байдаг энэ зүйлүүдийг 1800 онд биччихжээ гэж. Энэ бүхэл цаг хугацаанд яг хөгжил технологи дэвшилний юм болсон ч гэсэн нийгмийн хувьд сэтгэл зүйн төвшөнд энэ арман дээр бол одоо бүх зүйлийг энэ зүйл нь байсаар байдаг. Энэ угаасаа байсан ч гэдэг юм уу те. Хүн төрөлхтөндөө зэрэгцсэн оршдог ч гэдэг юм. Энэ зүйлүүдийг маш одоо томруунаар бодуулнаа гэдэг ийм зүйлийг харж байгаа. Энэ хэсэг бол одоо улс төр нийгэм маас сэтгэл зүйтэй маш нэгт одоо холбогддгоороо гэдэг юм уу. Асуулт үлдээдгээрэж гэдэг юм. Ийм зүйл. Мэдээж энэ арман дээр бол хариултууд байгаа. Гэхдээ хүн өөрөө бодох хэрэгтэй гэж уншигч нар бол. За 6 дугаар бүлэг бол хамгийн аимшигтай дайсан бол гадна биш гэдэг ийм одоо мессежийг агуулсан байна. Яг дайсан бол гаднаас гэж одоо итгэдэг ойлгодог ийм одоо ертөнцтэй хүмүүст бол энийг өөрөөр илэрхийлэхийг одоо хичээсэн байна. Ахабын жинхэнэ дайсан бол халин биш. Өөрийн доторх шаналл гэдэг. Энэ хүний сэтгэлийн гүнд орчих энэ шаналл, цөхрөл, өөрөө өөртөө энэ тэмцэлдэх энэ одоо оюун санааны энэ зүйлүүдийг бол маш нарийн харуулсан ийм одоо арман байдгаа гэж харж байгаа. Хүн бол уулыг байлдан дагуулдаг. Өөрийнхөө доторх айдсыг л одоо дагуулдаг гэдэг ийм одоо логик бас явж байгаа. Эцэст нь энэхүү арманд халим Ахабыг алсан юм биш гэдэг. Ахаб өөрөө өөрийгөө живүүлсэн гэдэг ийм лог. Энэ бол өөрөөр хэлбэл түүнийг гэдэг юм да. Ямар нэгэн одоо буруу гэдэг юм, зөвч гэдэг юм да. Уншигчид өөрөө өөрсдөө л ойлгох бах гэж. Хүн хувь тавилангаасаа болж сүрдэггүй гэж. Хувь тавилангийн тухай. Өөрийн доторх сохор шуналтайгаа одоо дайсагнаж өөрөө өөрийгөө ялладаг, мөн ялагддаг ч гэдэг юм да. Ийм одоо шунлын тухай, хоосрлын тухай өгүүлсэн. Ер нь яг нэг уншицсан байхад бол хүнд маш олон асуултууд өгөх. За уншаад үүнтэйгээ маш сайн ярилцаад өөрийнхөө дотооддоо бас ярилцах юм бол маш олон хариултыг олж авах. Ийм одоо зохиол байна л гэж одоо харж байна. Тэгээд цааш нь өшөө ус хүн ухааны ийм романуудыг бас бодол санаа хуваалцъя гэж одоо бодож байгаа. Мэдээж уншаад гэж байна. За нэг иймэрхүү байдалтай.